За санацаа намайг Нандин гэдэг. Тэгээд би та нарт мейкап хийж үзүүлнэ. Тэрний хажуугаар хэд хэдэн зөвлөгөө, ямар нэгэн тийм ярилцлага одоо та нар миний өдрийн тэмдэглэл diary болоод явна гэсэн үг байхгүй юу? Тэгэхлээр мейкапад түрхэхдээ бейси хамгийн түрүүнд түрхэх чи сүүлийн нэлээд стресстэй батг гарсан байгаа. Тэгээ удахгүй би хийгээд гайгүй болчихно гэж бодож байна. За. Тэгээ ер нь би сургуулиас хэлснээс хойш хүмүүсийг ямар балер юм бэ? Хүмүүс ямар тийм чөтгөр шиг байдгийм бэ? Ямар олон нүртэй байдгийм бэ? Ямар заван байдгийм бэ гэдгийг амар мэдэж авсан, сурч авсан. Наана амар гоё ингээл ийдэг, амар гоё чамд туслахгаал, чамд зөвлөгөө өгөхгүй л тэр чин тийм ээ чи тэрийг засчил болох юм шүү. Эдэр гэж ярьдаг хүмүүс айгүй их олон байдаг заяа. Тэгээд хийж байгаа нь болохоор цаанаа нэг юм логиктэй чи ингэх ёстой. Чи ингэчүүл зүгээр юм шүү. Чи ингэчил би чамайг бодож хэлж байна. Гэт яг үндэ бидний confidence-ийг өөртөө итгэх итгэлийг унгааж идэг байхгүй юу? Цаанаа бүр тийм амар логиктэй байгаад тэгээд тэрийг би анзаарч байсан. Тэгээд тэр хүмүүсээс юм заагаад бэрсэн. Кушнэ ингэж тавшиж тавьбал аюу зүгээр идэв шүү. Би болохоор энэ ахуугийн кушныг хэрэглэж байна. Аюу сайн даралттай юм билээ. Тэгээ ямар ч тач кушныг хэрэглэхдээ энэ чинээ тавшаад тэгэхгүй л аюу баг зайн кик явуулна. За тэгээд цаанаа тэгэл нана ингэж амир чам тусалж байгаа юм шиг хэрнээ цаагаараа чиний confidence-ийг унгааж идэг. Чамайг чи надаас доор байгаа шүү гэдгийг одоо чамд тэгж мэдрэмж төрөхөөр чиний үн цэнийг одоо би яг тийм үн цэнтэй хүн муу юм болов гэж өөрийнхөө үн цэнийг тэгж эргэлзээтэй байдалд оруулахад хүрэж байгаа хүн бол чи тэр хүмүүсээс зайгаа байх хэрэгтэй заяа. Яг үндэ. Тэр хүмүүс чиний амьдралыг баллаа шүү яг үндэ. Юу н одоо ингэ намайг ингэ сонсохгүй одоо та нар энэ одоо бидэрт юугаа ярьдیں۔ Ямар гэчин зөвлөгөө өгөх гээд гэж бодож байгаа хүмүүс байвал зүгээр л намайг сонсоод бэлчил да. Одоо надад ийм бичлэгийг шууд бэлвэл би тандрыг бол гуйгаад тэгээд намайг заавал үзээтгэе гээгүй. Уусаа яг хүмүүсийг битээ гуй. Хүмүүс гуйлах аюу дуртай. Та нар магадгүй намайг хийлж магадгүй тий. Гэл юу хүрэх гээд байгаа юм бэ? Чи жоохон мэдтэй. Та нар чиний бодол юу н бидэрт ямар хамаатай ингэж бодож магадгүй. А гэхдээ би яг энэ байгаа байдлыг туулаад гараад явж байгаа хүн өөрийгөө хийлэх гээд хичээж байгаа хүн. За одоо ингэ би liquid blush тавих чинь би ер нь юм хуурай blush намайг юм кейки болох гэдсэн юм шиг санагдсан учраас би юм liquid шингэн blush тавьдаг болсон. А тэ нэрийн камеранаас жоохон ингэ нэг гоё харагдахгүй гэж магадгүй би ингэ зүгээр л дүгийнхаа утасны флашлайтыг асаад өөрлөгөө тусгацсан. Тэгээ би зүгээр л ховцны өрөөндөө бичлэг хийж гин. Тэгээд ер нь бол бичлэгний чанар нэг амар сайн байна гэж бол би бодохгүй байна. Яагаад гэвэл би утсан дээр бичлэг хийж гин. За одоо би энэ флашыг гэд тараах гэж байна. Ер нь бол ийм флашыг тарахдаа ийм face shape-нээс айгүй нөлөөлөх хэрэгтэй байдаг заяа. Одоо би болохоор яг юм diamond face shape таахгүй юу яг анзаарах юм бол яг энэ камерын дээр харагдахгүй л байл. Гэхдээ би бол pure тийм цэвэр diamond face shape-тэй байхгүй. Тийм болохоор би шанаан дээрээ тавьж өгдөг. А зарим хүмүүс болохоор face shape-нээс хамаараад бас өөр газар тавьдаг юм байна лээ. Тэгэд өөртөө сайн хайж үзээрэй face shape-н дээр. Ямар face shape-н дээр blush хаан тавих уу, contour, shadow хаан тавих уу гэж бас хайж үзэх хэрэгтэй шүү. За ингээд дуусгаад өгчөө. Тэгээ юуны хүмүүс аягүй тийм байлаар заяа. Одоо би болохоор ингээд дотор байртай сургуульд ингээд шилжиж оцсон баггүй юу. Тэгсэн чинь ер нь 24/7 хамт байдаг гэдэг утгаараа ч юм уу. Ер нь аягүй их асуудалтай. Одоо би ингээд бодож байгаа байхгүй том болоод бас ингээд гадаадд их сургууль яага энэ том болоод ч гэжтэй би 12-оор төгсөөл их сургуульд гадаадд их сургууль сурна л да. Тэгвэл би ингээд dormitory-тай сургууль ингээд сурвал би яг үндэ энэ experience-ийг аваагүй байсан бол би яг тэр үед шууд гадаадд очоод яг иймэрхүү
тийм хүмүүсийн нийгмийн асуудалтай тулгараад би бол үнэхээр чадхааргүй байсан байхгүй юу. Тэгэд ингэж им хэцүү байдлуудыг туулж байгаа тулдаа ойлгож авч байгаа тулдаа Монголд доо штий. Гэдэг гэрээсээ хол байгаа тулдаа арай гайгүй яваад байна. Гэхдээ бол mental breakdown-д орхон бол орсон. Гэтэ би энэ хэрээрээ маш олон зүйлийг сурж авч байгаамаа гэдэг өөрийгөө анзаарсан хгүй. За би энэ төллийг жоохон ингэж тавьчихъя. Контур зурхад бас нэрийн ажиллагаа хэрэгтэй байдаг байгаа. За ингэж миний контур жоохон гацалтаас гарахгүй л байна л та. Би өөр контур ашиглаж зур ер нь ингэж контур зуртад би ингэж энэчнээ ингэж яачдаг заяа. Ингээд зураад гаргадаг заяа. Тэг ингээд зурчаа гарчиж байгаа заяа үсэн үү? Сонь чиштэй угаасаа горн дээрээ зороод одоо балч нь бас ингээд гарахгүй байвал ингээд дэвтэ дээрээ сараачж жагаад гаргадаг штэ. Яг тийм шиг л байхгүй юу? За адилхан байна уу? За мэдгүй. Яжгаад нөгөө гэрлэн ийм харьцангуй харагдаад байгаа болохоор би жоо ингэж харж байгаа зурхсан юм болов уу? За ингэ хараад үзье. Энэхний арай бүдэг, энэхний арай тод байна гэхдээ. За тэр жахав. Гэт харилцааны асуудал, нийгмийн асуудал юу н хаанч байдаг юм байлээ заяа. Бүр хаанч байгаа. Хүн бол нийгмийн амтан гэж ярьдаг штеп. Тэр утгаараа ч юм уу бүр хаасайгүй нийгмийн асуудал, харилцааны асуудал явдаг заяа. Тэг би бүр ингэ бүр амар ойлгож авсан юм болохоор бусдын хүрээлэлд бусдын тохирж байгаа тэр байгаа газарт тохирох гэж орох гэж хичээх биш. Харин өөрийнхөө тохирж байгаа хүрээллийг олох эсвэл өөрийнхөө тохирж байгаа өөрийнхөө тухтай байх тэгж хүрээллийг үүсгэх хэрэгтэй байна гэж нэлээд ойлгож авсан байхгүй юу? Ер нь би өөрийнхөө хүрээлэл биш бусдын хүрээлэл байх гэж хичээхдээ бүр нэлээд өвдсөн, нэлээд тэр хүмүүс намайг гомдоосон. Тэгээд ер нь л бусдын хүрээлэлд байх гэж хэдэж битээ чигээрээ зүгээр чи өөрийгөө алдчихээн тэр хүмүүст чи таалагдах гэж бүх зүйлийг хийдэг юм байлээ. Өөртөө тэрийг анзаарсан сүүл рүү би бүр өөрийгөө алдах байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Яг үүндээ энэ хороо дэлхий шүү дээ. Хороо дэлхийд чи цор ганц шүү. Чи өөрийнхөө үн цэнийг ойлгох ёстой шүү гэдгийг мэдэж авах ёстой. Гэтэл миний тэр байсан орчинд болохоор миний үн цэн алдагдаад байгаа байхгүй юу? Би өөрийгөө үн цэнтэй гэдгийг мэдж хаа тэр хүмүүс намайг үн цэнгүй гэж хэлээд яг тэгж хэлээгүй. Гэхдээ ер нь бол хамт байхад үн цэнгүй болж байгаагаа ойлгоод тэр хүмүүс таалагдсанд бол би өөрийнхөө хийдэг үйлдэлүүдийг, өөрийнхөө ярьдаг зүйлүүдийг өөрчлөх болцоод исэн болохоор би тэр үед нэлээд тохгүй болоод тэгэд хүрээллээ сольж исэн. Яг өөрийнхөө тухтай байх хүрээллээ солиод тэгэд одоо хүртэл би өөрийнхөө хүрээллийг ингээд шин сургуультаа үүсгээд явж байгаа. Одоо хүмүүс ингээд айгүй сонин юм бодолтой хүмүүс байдаг заяа. Өөрийнхөө үзэл бодлыг босд тулах гэдэг хүмүүс айгүй олон байдаг. Яг одоо энийг болохоор би яагаад гэж бодож байгаа вэ гэхээр аав ээж нь бас тэгж өөрсдөө үзэл бодлыг тэр хүүхдэд тулгасан болохоор бас надад бас ингэж тулгаад байгаа юм болов уу? Бусдад ингэж тулгаад идэх юм болов уу гэж боддог. Тэр хүүхдүүдийг ойлгох гэж хичээдэг мөртлөө тэр хүүхдүүд би тэр хүүхдүүдийг ойлгох гэж хичээхэд намайг тэр хүүхдүүд ойлгох гэж хичээг байхгүй. Тийм болохоор би тэр хүүхдүүдийг үнэхээр одоо ойлгохыг хүсэхгүй ч байна. Миний энерги дууссан. Ер нь ингэж энерги л бүх юмд амар хамааралтай. Чи өөрөх энергийг хэрэггүй хүмүүст зарцуулаад авах юм бол чиний энерги хурдан дуусаалаа гэтээ чи дараа нь харамсан заяа. Өөрийнхөө энергийг хэрэгтэй хүмүүст нь эсвэл хэрэгтэй зүйлдээ ирээдүйдээ нөлөөлөх ирээдүйдээ тэгж хөрөнгө оруулалт болж чадах үе зүйл дээр энерги зарцуулж дандаа. Дараа нь харамсахгүй тул одоо тэгж хоёр төрлөө байдаг штеп pain of regret or pain of discipline гэдэг. Pain of regret гэвэл чи яг тэр үедээ болсон энерги буруу зүйл зарцуулсан зүгээр тэгж хөгжилтийн тулд зарцуулсны дараа болвол чи
харамсахгүй юу? Энерги тэр бүх зүйл зарцуулж ирсний оронд. Харин pain of discipline гэвэл чи сахилга баттай, тууштай зөвхөн ирээдүйдээ одоо тий би тийм хийдэггүй, би тийм хүмүүстэй нийлдэггүй. Намайг хүнддэггүй хүмүүстэй би хамт байдаггүй. Харин би оронд нь хичээлээ хийдэг. Харин би оронд нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болох ямар тийм дугуулan эсвэл тийм клубуудад хамрагддаг ч юм уу. Өөрийгөө хөгжүүлэх тийм юмд хамрагддаг. Хичнээн чи хөгжилтийг хүссэн ч гэсэндээ сахилга баттай, тууштай, дисциплин гэх юм бол чи үнэхээр тэрний дараа харамсахгүй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэндээ харамсахгүй гэж бол би ойлгосон байхгүй юу? Өөрийнхөө хувьд бол тэг би одоо болохоор би энэ сая плаш тавьчлаа, би сая хамны сүдрээ тавьчлаа. Тэгээд одоо болохоор энэ Pigeon-ы энэ pressed in powder тавих гэж байна. Яг бол яг хөөшн яг энэ base тавьсныхаа дараа нөгөө юу гэдэг чтэй ийм loose powder. Ийм loose powder хэрэглэхээр ингээ жоохон барзаах гэдэг байхгүй юу? Тийм болохоор эхлээд энийг хэрэглэчээд дараа нь улам сайн төгжих зорилгоор тэрийг хэрэглүүл зүгээр байдаг. Тэгээ би одоо энэ Pigeon Teens гэдэг энэ аюу хөөрхөн зургтай байгаас тэ нэр ингэсэй гэлтэй. Энэний цав цагаан өнгөтэй. Яг бол их нөгөө юунууд powder нь надад амар тийм шаарддаг байхгүй юу? Би жоохон нэлээд цайвар ярьстай цаанаасаа. Энэтэй надад аюу тийм baby powder штэ. Яг powder-ны оронд baby powder хэрэглэл аюу зүгээр санагдсан заяа. Яагаад ч юм бүр ингэж одоо энэ бүх юм үнтэй юм юудыг бодвол powder-уудыг бодвол талк бүр хавь илүү заяа хажууд нь. Яг үнэнгээс яг honestly шүү за. Тэг ер нь ингэж өөрийнхөө үзэл бодлыг толгодог хүмүүс надад би бүр тийм хүмүүс бүр ясны дургу, угаасаа дургу олон төрлийн перспективтэй, олон төрлийн тийм үзэл бодолтой хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн үзэл бодлоодыг чих ядаж адилхан боддгоо маа гэхэд чи тэр хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй байхгүй юу? Яг үндэ. Маш олон хүмүүс дэлхий дээр байгаа, маш олон төрлийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг юу гэж бодсон чамд чиний үзэл бодлыг хүндэлж байгаа. Гэтээ миний үзэл бодол өөр байх юм бол чи миний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй байхгүй юу? Гэтээ яг ингэдэг юм байлээ. Чамайг хүндлэхгүй байгаа хүмүүст чи дахиж битгий тэгж хүндлэхгүй байх боломжийг нь битгий олго. За одоо муухай харьцаж болно заяа. Намайг тэр ардуур муулаад явжиж болно заяа. Намайг ардуур муул сонсондоо итэг, хүмүүсийн ярьсанд итэг. Нам бусад муул. Тэгээ над руу хартаа. Надад нөлөөтэй юм шиг байна уу? Надад хамаатай юм шиг байна уу? Гүйлэхгүй юу? Надтай харьцахын тулд намайг хүндэлдэг байх ёстой гэдэг стандартад чи хүрэхгүй болвол чи миний амьдралд ороод ямар ч хэрэггүй. Яг үндэ ямар ч үг хүнийг амьлуулж болно, эсвэл өхүүлж болно гэдэг үхгүй юу? Үгээ бодож хэлчихье. Үгээ бодож хэлж чадахгүй бол амаа хамхаа. Би бүр тийж муухай юм ингээ ярьж яваад байдаг хүмүүсийг би бүр гайхдаг байхгүй. Та нар ч одоо яасан гарахтаа 0-ийн усаар амаа аваац юм уу? Тэгээд ингэж муухай юм ярьж яваад байгаа юм биш үү? Гэж боддог байхгүй бүр дотроо. Яг тэр хүмүүс би хэлэхгүй л дээ. Тэг өөрийгөө хизээж битгий голж байгаарэ. Чи цар ганц шүү. Чи бусдаас онцгой шүү. Чи дэлхий дээр чам шиг хүн бүр нь ерөөсөд давтагдахгүй заяа. Чи онцгой шүү гэдгийг өөрөө мэдэрч байгаарэ. Хүмүүс хэрвээ чамд дургу байлаа, ихэнх хүмүүс чамд дургу байлаа гэж бодоход энэ чиний буруу ерөөсөө огт биш. Тэр хүмүүс өөрсдийнхөө үзэл бодолд итгээд өөрсдийнхөө тэр байгаа зовн дотроо дүрмээ үүсгээд явж байгаа өрдөлтэй хүмүүс байхгүй юу? Харин чи болохоор өөрийнхөө сэтгэл зүйг анхаарад, өөрийнхөө эрүүл мэндийг анхаарад ингэж явж байгаа болвол чи ялагч байхгүй юу да? Чи үнэхээр яллаа. Баяр хүргэе. Чи үнэхээр мундаг байна. Чи угаасаа онцгой. Чи бол цор ганц шүү. Чи бол мундаг шүү. Чи хэрвээ хүсэх юм бол чиний нүдэн дотор байгаа гал цогчин те. Би бол өмнө яг тэтэртэй ингэж одоо тийм асуудалд орохоос өмнө нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүүхэд байсан аахгүй. Харин тийм асуудалд орсныхаа дараа миний
бүх галцог унтарсан. Тийм болохоор хизээж битгий өөрийнхөө гал цогийг бусдаас болоод битгий алдаарэ. Чи харин гал цогтойгоо хിവэрэ байгаад юм бол чи бүр ингэж амар тийж амар ахгүй да. Амар мундаг чи гал цогийг алдаагүй хүмүүс хэдий ч чамайг ингэж муугаар ирж хэдий чамайг ингэж нүдэн дээр нүүл хүндэлсэн ч гэсэндээ чи шууд хэлэх юм хэлж чадсан. Өөрийнхөө гал цогийг авч үлдсэн л болол браво чи бүр үнэхээр мундаг байна. Үнэхээр хүчрхэг байна. Үүндээ чи тэр хүмүүс өөрийгөө цул доорой байхыг хизээч битгий харуулаа юу. Үнэндээ чи өөрийгөө хэр хүчрхэг гэдгийг хэр бүх юмыг даван туулж чаддаг гэдгийг тэр хүн намайг одоо үл хүндэлж болохгүй гэдгийг тэр хүмүүст ухааруулах хэрэгтэй байхгүй юу. Тэг би энэ бичлэгийг хийж байгаа гол зорилго нь болохоор би өөрийн гэсэн үзэл бодолтой би таны үзэл бодлыг одоо тэгж бас бусдын үзэл бодлыг дагдаг хүмүүс бас байдаг заяа. А энэ хүн ингэж ярьж байгаа юм бол би тэнд л итгэжээ л да. Юу гэсэн үг юм бэ? What the fuck гэнэ? Чи өөрийн гэсэн үзэл бодлого юм уу? Тэ яг үндэ тийж чам дээр яг илт үл хүндлэх тийм илт чамтай ингэ сонин харцах үйлдэл гарахгүй л болол тэр хүмүүсийг зүгээр хаяа. Just let them гэдэг штэ. Just let them. Тэр хүмүүс хэрэг хэдий чамайг ингээ байлоо, ингээ надад муухай байна гэсэн чигсэндээ тэр хүмүүс үргэлжлүүлж хийсэл байх байхгүй юу? Зүгээр л тэр хайчгаал та тий. Just let them тий. Дараа нь харин надад ингэж хандсныхаа төлөө ямар үр дүн гарах вэ? Чамд яаж угаасаа хандах вэ гэдгийг сайн бодоорой. Одоо би энэ агиасал зурх амар дуртай заяа. Агиасал зурчих юм бол ингээд юм энийгээр ер нь cute болцдог. А заримдаа бас ийм хүмүүс байдаг шнэ ингээд жоох тоглоом маягийн тийм joke маягийн чамаа ингээд жоохон домжлох маягтай тийм joke явуулцдаг. А харин тэрнийхэн талаар чи ингээд гомдлонгууд чи ингээд тоглоом даахгүй байлаа маяла. Чиний тэр намайг доромжилж байгаа юм чинь би даах албатай мүү? Гэлгүй л ахгүй юу? Намайг яг үндэ тэгж доромжилж тэгж тоглоом хийхдээ цаана нэг юм агуулж авахгүй юм тавлж байгаа юм шиг тийм юм дотроо агуулж л байгаа. А тэрийг чинь би даах албагүй. Заавал тэгж даах албагүй шүү нэрнгэсээ. Тэгээд дээрсэн хүмүүст заавал юм жижигхэн юм болгонд нь бас юм жоохон юм хийжэл уучлаарай. Жоохон юм хийжэл баярлаа гэдэг үнэхээр шаардлага байхгүй. Чи баярлаа гэж үнэхээр хэлмээр лэвэл хэл. Уучлаарай гэж үнэхээр хэлмээр лэвэл хэл. Харин албан шаардлагаар хүчээр бол чи тэр үгсүүдийг хэлэх ёсгүй байхгүй да. Тэр бол чиний сэтгэлийн гүнээс гарч байгаа үгнүүд. Тэг хүмүүст хизээж битээ тэгэж disrespect хийлгүүлээ. Миний онцгой үзэгчтэй. Та нар бүгдээрээ онцгой шүү. Өөрийнхөө сэтгэл санааны байдлыг өөрийнхөө тэгж сэтгэл санааны эрүүл мэндийг анхаарж агаарэ. Тэр чинь бүр ерөөсөө огт хамааргүй юм бол биш. Би бол ингэж хамаарахгүй зүгээр хай гэд явахгүй ч үл үдсэн. А гэтээ тэр нь бол үнэхээр бүтдэггүй юм байлаа шүү. Чи энийхээ өөрийнхөө майндсетийг засчаад өөрийнхөө майндсетийг хүчрэх болгосныхоо дараагаар чиний хийж байгаа бүх юм хүчрэх болно заяа. Чи юу ч хийж чадна, юу ч сөнөөж чадна. Чамд бүх хүч чамд л байгаа шүү. Чиний гарт л байгаа шүү. Бусдын үнэхээр гарт биш. Бусд чамд үнэхээр хамаагүй. Сул дорой нэг юм битгий байгаарэ. Хэрвээ сул дорой нэг юм байх юм бол хинчгэл чамайг дээрлэхүн харин өөрийнхөө үзэл бодлыг тулгуул. Тийм болцдог байхгүй юу? Би үнэхээр тийм байхыг хүсээгүй. Тэр тулдаач тэрүү. Би тэр үзэл боллоо. Одоо ингэ таарт хилээд сууж байгаа байхгүй юу? Өсвөр насныхан өөрийнхөө эрүүл мэндийг нэгт тавиарай. Харин бусдын эрүүл мэндийг дараа нь тавиарай. Гэтэ ямар ч асуудал тулгарч байсан одоо заримдаа бас тийм хэцүү байдалд орсон нэгэндээ тусалж байгаарэ. Тийм тэр хүүхдүүд бүр тэгж явсаар байгаад бүр уламд ортчул яах юм. Тийм үстэй. Тэр хүүхдүүд чи түшиж өг хүн болсон бол тэр хүүхд
ямар илүү дээр байх байсан. Чи тэр хүүхдтэй оронд байсан бол чи тэр дээрлэхүүлж байгаа хүүхд чи тэр эсвэл санаанд таагүй байгаа хүүхдийн оронд байсан бол чамд ямар санагдах вэ? Чи тэр хүүхдийг ямар харьцаагүй юм бэ? Чи ямар сэтгэл санааны хадгүй юм бэ гэж хэллээ гэж утгад чи тэр хүүхдийн оронд байсан бол чи тэр хүүхдийг одоо өөрийнхөө хэлж байгаа үгийг өөртөө тусгаж авч үзээрэй. За тэгээ нэлээд удаан бичлэг боллоо. Тэгээ миний бичлэгийг дуустал нь үзсэн хүмүүст маш их баярлалаа. Тэгээд баяртай. Дараагийн бичлэгээрээ уулзна гэж найдаа.